Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн уу? Намайг Болжмаг гэдэг. Намайг Бэлгүүн гэдэг. Ноби гэдэг. Өнөөдөр та бүхэнд цөөн дотор юу байгаагаа үзүүлье. Сайн байцгаана уу? Би Juno Coffee Shop-ийн үүсгэн байгуулагч Бэлгүүн байна. Өнөөдөр миний цүнхэнд юу байгааг харцгаая. Тэгээ өдөр болгон юм том цүнхтэй явдаг. За мэдээж хамгийн хэрэгтэй миний компьютер. Тэгээ энэ дээр ажиллаа, одоо хувийнхаа бүх юмыг хийдэг. Компьютер бол байнга авч явдаг. За дараачийн юм байна болохоор миний ажлын дэвтэр байна. Тэгээ ажлаас юм том юм дээр хийх дуртай. За юм ажлын дэвтэр байна. Энэ болохоор миний planner дэвтэр. Одоо өдрөөр нь юу хийх дутуу ч юм уу одоо тиймэрхүү юмудаа ингээд бичдэг. Энийг би бас өдөр болгон ингээд авч явдаг. За нөгөөх нь би өнөөдөр энийг гэрээсээ аваад гараад ирсэн. Энийг би бол өдөр болгон бас авч явдаггүй. Энэ болохоор юу бичдэг вэ гэхээр нэг бодлоо нэг жоохон цэгцлэмээр байгаа үедээ энэ дэвтэр дээр ингээд биччихдэг. Амар ажил ихтэй ингээл бодол ингээл толгоон дотор эргэлдээл одоо яахаа мэдэхгүй ч юм уу ингээд нэг тийм дандаа асуултын тэмдэгтээ яваад хам бол ерөнхийдөө бол гоё бичээд ингээд бодлоо цэгцлээд бичгээд амар дотор нэг гоё онгоогоод гоё болчдөг. Тэгэхээр энэ тим юмд бичдэг дэвтэр одоо бодлоо бичдэг мөрөөдөл одоо юу гэдэг тэдрээгаа ингээд бичдэг дэвтэр. За ингээд дэвтэрнүүд дууссан. Юмаа ер нь амар бичиж хийх дуртай. Тэгээ компьютер дээрээс илүү ингээд биччихээ дараа нь компьютер руу оруулдаг ч юм уу нэг жоохон бичих илүү их дуртай. За дараачийн юм бас ажилтай холбогдлолтой өнөөдөр бас энийг аваад гараад ирсэн. Өнөөдөр кофе шоп дээр зураг авалттай. Одоо хүүтэн болж байгаа учраас халуун уухам гарах гээд тэгээ өнөөдөр тэрнийхээ зургийг авна. Тэгэхээр камера аваад гараад ирсэн. За энэ бол өдөр болгон тэгтээ авч явдаг юм аа. Тэгээ мэдээж утас. За. Тэгээд энэ нэг юм миний дотор нь уруулын бодог энэ төр байдаг. Уруулын юу лээ? Өнгөлөгч байна. Нэг уруулын бодог байна. Уруулын харандаа байна. За энэ гурыг би яг хамт дандаа хэрэглэжтэй амар гоё өнгө нь яг гоё болоод тэгээд амар тийм хит хот биш бүдэг биш энэ яг надад гоё таардаг. За энэ бас нэг юм гялалцдаг өнгөлөгч юм уу та. Энэ уруул хатгаар түрхдэг юм өнгөлөгч байна. Энэ болохоор миний үнэртэй ус байна. Би үнэртэй усныг амар түрхээд байдгүй. Тэг яхаа цүнхэнд явж идэв. Энэ сая үйл болоод энийгээ ингээд энэ арай хүнд тийм үнэртэй тийм ус байна. Тэгээ өвөл болохоор өвөл нь одоо ингээд хүүдэрч байгаа болохоор энийг цүнхэндээ хийсэн байгаа. За энэ болохоор одоо үсээ боонгууд ингээд үс ингээд гараад идэг. Энийг ингээд түрхчэнгүүт үс ингээд аягүй цэгцтэй харагддаг юм байгаа. За миний ягаан юм байганд ийм юм байна. За. Ийм спрей энэ зүгээр ус. Тэгээд нүур амар хуурашдаг. Тэгээд ингээд гэд цацчихангууд аваа ингээд сэргээд гоё болчдаг ийм ус байна. За чихэвч байна. Чихэвч ойр гэхдээ ерөөсөө хэрэглэж амжихгүй байгаа ингээл нөгөө уг нь нэг ганцаараа ингээд компьютер дээр суугаад юм хийгээд яхад айгуу сонсдог. Ойрд ерөөс тэх боломж байхгүй байгаа дэн. За гарын тос байна. Гар амир их бас хуурайшдаг. Ер нь амар хуурай арьстай. Тэгээд гараа угаачаад дандаа гарын тос түрхдэг. За өөр юм гаа байна. Га дандаа бидээ авч явдаг. Тэг юм зам эзнийхээ дараа ч юм эсвэл
хүмүүнтэй уулзахаас өмнө ийм га хэргэлцдэг. За. Тэгээд миний ойрд өдөр болгон авч явдаг юм бол миний breast pump байна. Би хөхүүл тэгээд гадуур ажилдаа явахдаа заавал pump хийхгүй болвол хүү минь хоолгүй болно. Тэгэхээр breast pump дандаа авч явдаг. За. Тэгээд мэдээж утасны цэнэглэгч энэ бол банк ашигладаг. Миний витамины сав байна. Хөхүүлэхээр бас витамин заавал уух хэрэгтэй. Тэгээд витамины сав байна. Тэгээд энэ дотор хамгийн сүүлийнх нь юу гэдэг? Миний үзэгнүүд ингээд ийм 3 үзэгтэй явж байна. За, тэгээд дуусч байна. Баярлалаа. Сайн уу? Намайг Балжмаа гэдэг. Би гэрэл зураг авдаг. Тэгээд өнөөдөр та бүхэнд цөөн дотор юу байгаагаа үзүүлье. За тэгээд ойрд би энэ цөөхөнд амар дурлаад байгаа. Надад энэ хэмжээ нь амар таалагдаад байгаа. Урт нь ингээд гоё ингээд урт унжаад бас ингээд үрдэг болохоор амар таалагддаг. За тэгээд цөөхөн доторхоос хамгийн ихний үзүүлэх зүйл маань миний чихвч байна. Тэгээд энэ чихвч маань надтай амар олон жил байгаа. Өдөр тутмын минь найз би амар хайртай энэ чихвчэндээ. Жохон ингээд олон жил болоод ирэнгүүт бас энэ дээдлийн зөөлөвч нь бас ингээд бүрхүүлэн ингээд жохон хуучирч тийм ээ. Гэтэ яг тий хуучирсан ч гэсэн дуусна хэрэглэнэ гэж бодож байна. Дараачийн үзүүлэх зүйл маань шил маань байна. Тэгээд надаа энэ өнгө тэгээд энэ нэг юм бар өнгө амар таалагдаад бас хэлбэр нь таалагдаад авч байсан. Тэгээд зөвхтөртэй цөөхөнд бас байнга явдаг. Миний төр өвч байна. Энэ ингээ амар авсаархан төр өвч байна. Дараачих нь миний косметикийн цүнх. Монгол гэрийн хэлбэртэй нэттэй косметикний цүнхтэй. Тэгээ энэ дотор нь зөндөө юмнууд байгаа. Чадвартай юм хөрхөн цүнх байна. За тэгээ дараа нь сам маань орж байна. Би айгу өтгөөстэй. Тэгээд үсээ энэ тэнд бас хаа явж шулуун болгоцсон байгаа би өнөөдөр. Тэгээд шулуун болгоцсон байгаа болохоор энэ чинь бас нэг жоон ширэлдэн. Тийм болохоор ингээд самнах үүднээс өнөөдөр самаа авч явлаа. Сам маань байна. За тэгээ дараачихан гар ариутгагч байна. Сам мавангүй инэ тэрэ гараа угаах боломжгүй үед хэрэглэнэ. За тэгээд миний хальсны камер байна. Энийг миний найз бэлгэлж ирсэн. Тэгээд одоо миний хоёр дахь хальсан дээр явж байгаа. Тэгээд би эхний хальсаа дуусгаад найзуудтай бас зургуудыг өгсөн. Гэхдээ угаалгаж жилтэй зур дижитал болгоод өгсөн. Тэгээд энэ камеранд бас амар хайртай. Энэ бас камер байна. Малгай байна. Би тэгээд жохон нүүр мөрөө тагламар санагдах үедээ ч юм уу өмсчдэг. Эсвэл өмсмөр санагдах үедээ ч юм уу тий. Тэгээд миний малгай байна. Тэгээ энэ зөндөө өмссөн болохоор эндээ ингээд хөөрхөн өнгөн жохон ганцсан. Гэтэ энэ надад амар таалагдчихж байгаа. Ганцсан байдал. За тэгээ мэдээж эмэгтэй хүн хойно салфетик нот хэрэгтэй. Нот салфетик, хөрө салфетик. Хувцас байгаа. Би үүний дараа пилатес хичээлтэй. Тэгээд дасгалынхаа хувцсыг аваад явж байна. Тэгээд энэ уутыг манай ээж ойсон. Тэгээд энэ хөөрхөн цүнхэнд маань энэ их зүйлүүд багтдаг юм аа. Тэгээд өдөр тутамдаа хэрэгэлдэг зүйлүүд маань байна. Тэгээд баярлаа. Сайн байцгаана уу? Ноби гэдэг орчуулагч, сэтгүүлч, бас ярдагтараар ажилладаг, юунд нь л түмэн шидийн ажил гэдэг нэг тийм хүн байна. Миний хувьд хамгийн чухал зүйл бол цөөхөнд заавал байх ёстой зүйл бол чихвч. Тэгээ миний энэ бөөс чихвч миний одоо
8 жил би хэрэгжилж байгаа. Тэгээд concussion зөөлөвч нь бүр сүлд ингээд цоорхой ноорхой болоод бүр амар болсон байсан. Тэгээд манай найзууд бүгдээрээ энэ тойрны хүмүүс за арайчтай натгаас солиоч энэ оройн намдар боллоо гэж хэлээд тэгээд би сайхан солиод тэгээ миний юм сайхан хань байгаа олон жил хэрэгжилж байгаа маш их хайртай аж хвчэндээ. Тэгээд бас ийм AirPods байна. Бас л одоо аниметэй Xo гэдэг Psychic гэдэг анимений миний бас хайртай их гоё хөгжилтэй хөрхөн ийм аниметэй бас ийм кейстэй. Тэгээ байнга авч явдаг. Тэгээ юун ч хвчтэй байх бол маш чухал. Duolingo-ийн хичээлийг хийн, хөгжим мэдээд сонсно. Тэгээ гадуур явж байхдаа бас кино үзнэ. Кинонууд яг одоо бол би One Piece үзэж байгаа. Удаага тэгээд нэг ойролцоогоор одоо 300 анги үзсэн явж байна. Тэгээд чихвч бол ойлгомжтой шүү дээ хамгийн чухалтай бидний үеийн амьдрал донд. Тэгэхээр за дараагийн айтем боллоо. Дараагийн маань тэмдэглэлийн дэвтэр байна. Тэгээд нэг геологийн холбогдлолтой, геологийн сэдвтэй хурал хөтлөөд тэгсэн зохион байгуулж ирсэн залуу надаа ийм гоё дэвтэр өгсөн. Өнгө нь их гоё ийм бүм цэнхэр тэгээд үзэг нь ингээ хийчдэг. Маш хөөрхөн гадуур авч явахд ялангуяа жижиг сүнх авч явж байгаа үед их гоё байдаг. Тэгээд мэдээж аниме стикер наалт тэгээд энэ дээр миний Apothecary Diaries гэдэг миний үзэх туртай анимений стикер байна. Нөгөө талд нь Haikyuu-гийн Oikawa тэмдэглэлийн дэвтэр дээр бол голдуухан яг оож ирж байгаа санаануудаа тэмдэглэн. Тэгээд эсвэл нөгөө орчуулга гэдэг болохоор заримдаа ингээд нэг орчуулахад хэцүү үг ингээд байж байгаа л гинтхэн гадуур явж исэн чи санаанд орж ирэл өө ингэж орчуулбал гоё юм биш үү ч юм уу. Тэгэж одоо орж ирэх юм бол бас тэмдэглэх тийм тохиолдлууд байдаг. Тэгээд дараа нь гэтээ хаана бичсээ санахгүй байх уу бас байна. Гэтээ тэр бол тусдаа асуудал. За ном авч явж байна. Тэгээд яг одоо миний хоббирч уншиж байгаа ном байна. Энэ ном болохоор What you are looking for is in the library гэдэг Япон зохиолч Мичико Аояма гэдэг дараагийн орчуулах номоо шийдэх гээд гэртээ бол 4-5 ном одоо яг хооронд ингээс сэлгээд уншиж байгаа. Энэ бол миний яг өөрөө сонирхож уншиж байгаа юм ном байна. Тэгээд энэ ном бол юугаар их гоё вэ гэхээр тийм гэгээлэг Токиод амьдардаг юм номын санж эмэгтэй яг ингээд жоохон унталтанд орсон байгаа, сэтгэлээр унтсан байгаа хэдэн хүнд ингээд яг гоё оновчтой тийм ном санал болгоо. Тэгээд тэр номыг уншаад тэр хүмүүсийн амьдралын одоо рутинд өөрчлөлт орох ч юм уу эсвэл өөрийгөө өргөх тийм сэтэл болдог ийм гоё гэгээлэг ном. Тэгэхээр яг олон ялангуяа жоохон хүнд гэсэн зохиолууд дундуур ингэж сэлгэж уншихад бол их гоё сэтгэл санаа өргөж өгдөг ийм гоё ном байна. Тэгээд ийм ном уншиж байна. За мэдээж доо эмэгтэй хүн юм чин косметик байна. Косметикийн дотор тэгээд уруулын будаг, тэгээд контур, сормосны будаг гэл энгийн яг нөгөө эмэгтэй хүн болгонд байдаг хэрэгслүүд байгаа. Тэгээд power bank. Тэгээд энэ миний сүүлийн яг 2 жил ашиглаж байгаа power bank байна. 10,000 багтаамжтай. Тэгээд яг нэг цэнэглэлсэн байхад бол 2 удаа уцаагаа яг цэнэглээд таардаг. Би ер нь маш их ядраад шүн гэртээ орсон ч гэсэн заавал power bank-аа цэнэглээд хондог. Тэгээд байнгын цэнэгтэй power bank-тэй байна гэдэг бол номын бэлгийн нэг ижид юм аа. За гутал өнгөлөгч салфеток өгнөтэн салфеток 2 ч юм. Салфеток бол заавал авч явдаг. Тэгээд би хэдийгээр байгаль орчинд маш их хэлдэг байхыг хичээдэг. Усаа хэмндэг тийм ч гэсэн нэг жоохон өсвөрг зүйл гэвэл салфеток маш ихээр ашигладаг. За энэ төрөвч байна. Төрөвч ер нь их авч явдгүү дээ. Яг өнөөдөр авч явал таарчиж бэлэн мөнгөч одоо ер нь бидний нэг ашиглаад байх тийм хэрэгцээ бага болсон болохоор заримдаа тэгээ яхав төрөвч авч явах тохиолдол бас байна. Өнөөдөр тийм ховорхон өдрүүдийн нэг таарсан байна. Цогн дотор байж таарлаа. За өшөө гарын тос маш чухал. Тэгээд арьс арчилгааны бүтээгдэхүүн бол голдуу Япон, Солонгос бүтээгдэхүүн хэрэглэдэг. Заримдаа Америкаас бас захиж ганцныг аавна. Тэгээ энэ ийм эмчилгээний гарын тос маш сайн ийм гарын тос Япон байна. Тэгээд ийм савн
Тэгээд ийм Дэвидмийн бас цүнхэнд явж байна. Тэгээд Дэвидмийн бол нөгөө тархлаа дэмжих хамгийн чухал одоо зүйл юм бэлээ. Би тэгээд цүнхэнд бол яг авч явахад энэ цацдаг Дэвидмийн зүгээр юм лээ. Цацчдаг нөгөө заавал одоо ус гэдэг юм байхгүй эсвэл тэгэл гараа заримдаа гараа угаад юм авах боломжгүй тийм газ. За түлхүүр маань байж байна. Түлхүүр тэгэл бас of course аниме тэгээд энэ Haikyuu, Jujutsu Kaisen тэгээ миний хайртай Fat Cat Jazz Club-ийн дэлхүүний осор тэгээ даанч яг муунаас бусд нь харагдахгүй хамаг бичгийн харилцан одоо ингээд дэлхүүчээ ингээ бас нөгөө халаасанд ч юм уу зөвхөн үргэлдээд яваад байдаг болохоор бичгийн интернетийн амархан айлчдаг талтай. Тэгээд энд хоёр үзэг байна. Зарим өдөр ингээд юм бичих гэхээр үзэг олдохгүй нэг ч үзэг байхгүй. Зарим өдөр ингээд өнөөдөр шиг ингээд 3 үзэгтэй явж байна. Тэгтээ яг хэрэгтэй үед байхгүй болчихдог л доо. За. Юу нь бол Новин Мэлгийн цүнхнийг иймэрхүү ном уншаал, аниме үзээл, ажиллаа хийгээл амьдарч идэг нэг эмэгтэй байна. Энд дээр бас юм байна. Юуны Hunter-ийн Phantom Troop-ийн нөхдөд. Тэгээ мадуу билээлсэн юм жижиг стикер. Би нөгөө нэг жил бич. Тэгээд имхүүл багшивтэй нэг юм эмэгтэй байна. Бүгдээнд нь гоё дурсамж дөөрэ намрыг өнгөрөөгөөрэй гэж хүсье. Гадаа маш сайхан байна. Гадаа гоё зугаалаарай. Хамтаа хайртай хүмүүстэйгээ гоё дурсамж бүтээгээрэй. Баярлалаа.